Монгол Улсын ерөнхийлөг Шухнагийн хүрэл сүхийн санаачилсан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөн Архангай аймагт. Аймаг орон нутагт хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах дараагийн уулзалт Архангай аймагт үргэлжилж байна. За мөн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулж буй Хангай бүсийн зөвлөгөөний ах дугаар хуралдаан энд эхэлж байна. Хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хэрэгжилт үр дүнтэй танилцах зөвлөлдөх уулзалт Архангай аймагт боллоо. Архангай аймаг нь хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 оныг хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулах жил болгон малын эрүүл мэнд, хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулах, өндөр ашиг шимт малын эрчимцэн аж ахуйг хөгжүүлэн, төв сүрэн газрын махны хэрэгцээг хангах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэн, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2.6%-аар өсгөж чаджээ. Бидний нэг 5 жилийн хугацаанд тогтолцоог нь зөв тавьдаг юм байна. Тогтолцоо. Ямар ч нам улс төрийн хүчин ямар ч дарга солигдсон энэ тогтолцоогоор нь хүнс дэд салбар нь хөгжиж идэв. Мэдээж зээл бол маш чухал. Хүнс ажилласны минь урамшуул болгоод энэ ийм газар нутгийг энэ хууль дүрмөөс тогтчлолтод тааруулаад бид нарыг жоо газрын минь тэлж өгөөч. Өсөө цаашаа өргөжүүлж, өсөө цаашаа амьдарч, өсөө цаашаа нэлээд юм хиймээр бодол санаа их байх юм да. Энэ бол миний хүсэлт байна. Арангай аймгийн тариалт ямар байсан, одоо ямар хэмжээнд очиж байгаа, одоо манай гомбоо дарга хүртэл аягүй сайн мэдж байгаа. Энийг би бол одоо илүү сайн хөгжөөд Арангай хувьд бол одоо сайжраад явж гин гэж харж байгаа. Үндэсний үйлдвэрүүд яагаад тэр зах зээл дээр байсан тэр үнийг хадгалж аваад тэр үнээр нь аваад тэгээд тэр дэлхийн зах зээл дээр яагаад гаргаж болдгүй юм бэ? За тэгээд энэ малчид дөрөөсөө мадаас авахгүй байна. Тэгэхээр сум болгонд баг болгонд нэг сүүний машин суурлуулад одоо малынхын бэлчээрийн дац хэтрээд байхад малынхаа ашиг шимэг 100% ашигламаар байна. Одоо сүүлийн үед сүү авах гээд очиход үнээ саадаг хөнгүү болцсон. Энэ үнийг энэ дээр суудалтангууд мэдэхгүй байж магадгүй. Үнээ нь туулцсан байгаад байдаг. Сүүгээ саагаад өгмөр байдаг. Сайлч нь байхгүй. Хөдөлмжийн аж ахуй чинь өөрөө их хөрөнгөөр босоод тэгээд урт хугацаанд ашгаа өгдөг зүйл болохоор өвлийн хөдөлмж барих зорилгоор зээл хөдөлж байгаа хгүй. Тэнгүүт ингэ нөө орлого хүрхгүй гэж дандаа буцаагддаг. Сайн одоо хүнстэй байхын тулд сайн малтай байх хэрэгтэй. Энийг сайн малтай байхын тулд сайн өрсөлдөлийн ажлыг сайн зохион байгуулах ёстой. Зөвлөлдөх уулзалтын үеэр хүнсний хувьсгал мэргэжлийн холбооны салбар зөвлөл байгуулах хурал болж салбар зөвлөлийн тэргүүнээр G-Farm аж ахуйн захирал гэрэлт томилогдлоо. Мөн эрдэмтдийн салбар зөвлөлийг байгуулав. Ингэснээр орон нутгийн түвшинд хүнсний хангамжийн доктортой байдлыг хангахад шинжлэх ухаанчаар хандаж төрөх хувийн хэвшлийн түншлийг өргөжүүлэн салбарын үйл ажиллагааг илүү зохион байгуулалттай үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах юм а. Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн 100% үр дүнгээ өгч ажиллахын тулд зөвхөн Улаанбаатарт бид ажиллаад байгаа биш 21 аймаг орон нутагт бид энэ үйл ажиллагааг ямар хэрэгжилтэй явж байгааг нь өнөөдөр ингээд ард түмнийхээ үгийг сонсоод нутгийн удирдлагуудтайгаа уулзаад ингээд энэ цаашдынхаа ажилд энэ ажлыг тусгахаар ингээд эрчимтэй манай ерөнхийлөгчийн намын газрын багийнхан ажиллаж байна. Мөн хөлсөнтэй ачхын яамныхан маань ажиллаж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд шинэ одоо бүтээгдэхүүнүүд бий болж байна. Эрүүл хүнснүүд бий болж байна. Ард иргэдээ эрүүл хүнсээр хангах хүнсний хангамж тодорхой хэмжээр сайжирч байна. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд хөдөө аж ахуйн салбарын эзлэх хөв бас нэмэгдэж байгаа сайн талууд ажиглагдж байна. Арангай аймаг бол одоо хөдөө аж ахуйн салбарын аймаг. Энэ утгаараа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээр аймаг орон нутгаа хангах юм бүрэн зорилготой энэ зорилго биелэхэд одоо нэг шат агчин гэж бодож байна. Хүнсний хувьсгалыг бол одоо хөдөө орон нутаг руу чиглүүлэе гэж хэлмээр байна. Тэгээд газрынхаа доорхойг ухаж биш газрынхаа хөрсийг ашиглан хөгжицгээе гэж одоо уриадъя. Архангай аймаг нь махмахан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг 100% хангадаг бөгөөд жилдээ 40.2 мянган тонн махан бүтээгдэхүүн, 28.7 мянган тонн сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Ингэхдээ хоол үйлдвэрлэлийн сургалт хүнсний худалдааны стандарт, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж, захим хөдөө аж ахуйг хөгжүүлж байгаа юм а.
Энэ хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваа Баяр Архангай аймагта хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрүүдтэй танилцлаа. ЖПРМ эрчимцэн мал аж ахуйн сүүний болон махны чиглэлийн 130 гаруй үхэртэй бөгөөд жилд 60-аас 65 тонн литр сайл авч ерөнхий боловсролын сургууль болон Архангай аймгийн зах худалдааны төвүүдэд нийлүүлдэг. Мөн тэжээлийн тодорхой хувийг өөрсдөө тариалдаг юм. Жилдээ нэг 60-аас 65 тонн сүү үйлдвэрлэж байгаа одоогор бол өвлийнхаа цагтаа бол сургууль цэцэрлэгээ хүүхдэд нийлүүлдэг. Зуныхаа цагт бол одоо аймгийн төв болон суманд эдийн цэх ажиллаулдаг. Жижиг цагаан үдэ үйлдвэрлэгчид нарт өгчдөг. Тэгээ нөгөө хэрэглэгчид хүргэхийн тулд наан одоо тодорхой хэмжээнд боловсруулалт хийгээд тэрийг одоо хүргэх бас нэг тий одоо юу гэдэг сүүний цэх, сүү савлгааны сүүний үйлдвэр гэдэг юм. Тодорхой тийм үйлдвэрүүд жижиг гэлтгөө орон нутагт байгуулагдмаар л байна л да. Одоо дагсан тий. Тэгэхээр бид нар нөгөө сүүгээ гаргачаад тэгээд нөгөөтгөө дараа нь хэрэглэгчд хүргэнэ гэхээр чинь бид нар сүүгээл бол ариун гаргахаар бодож байгаа байтал нөгөөтг сүүгээ хаана хүргэх үү гэдэг чинь бас асуудал болчихж байгаа юм л да тийм ээ. Тэгэхээр танай аймагт бол тийм үйлдвэр байхгүй. Байхгүй. Тэгэхээр хэрэв тийм үйлдвэр байгуулагдчих юм бол үйлдвэртэй өгчин, урамшууллаа авчин, сүүгээл нийлүүлчин. Тийм байна. Тэгэхээр хэрэглэгчдэд нөгөөтг сүүгээ боловсруулад хүргэчин нөгөө үйлдвэр мэн. Монгол Улсын ерөнхийлөгчийн саалжсан хүнсний үйлдвэрийн талаар одоо энийг юм бол одоо хамгийн сайн ойлгож байна. Өнөөдөр бол ерөөсөө л хүн эрүүл хүнсээр л тийм ээ эрүүл аж төрх болохоор одоо энэ чинь хүнс гэдэг бол хамгийн чухал бүтээгдэхүүн. Хамгийн гол асуудал. Тэр нь хамрагдсан уу? Зээлэнд урьдчнаа хамрагдсан. Урьдчнаа хамрагдсан. Мэдээ нэг 130 сая төгрөгийн зээл авсан. Тэрүүгээр би одоо өөрийнхөө дэд бүтцсэн болон энэ сүү хадгалах танк, савлах, ариутгагч бусад зүйлүүдээ бол өнцгөрөнгөөр хөрөнгө оруулалтын чиглэлээр зээл авсан. Бол хүнсний хувьсгал хөтөлбөрийн хэрэгцснээр бол биеийн аж ахуй эрхлэгчдийн хувьд бол бас тодорхой үе нэмэр болж байгаа. Энийг бол цааш төвшөө хөгжүүлээд тийм ээ. Энэ хөтөлбөр бол өшөө үр дүнтэйгээ хөргөжөөд явбал бас илүү үр дүнтэй хүрэх байхаа гэж би бол боддог шүү дээ. Мөнгө тамир TBAF компани нь 3 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд сүүний болон махны чиглэлийн Монбилард Герфорд үйлдвэрийн 400 гаруй үхэртэй. Ингэхдээ нутгийн 5 өрх хоршоо бол нэгдэж уламжлалт мал аж ахуйг эрчимцэн мал аж ахуйтай хослуулж байна. Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд нэг айл өрхүүдийг 5-аараа 10-аараа одоо хоршиж ажил хийж байгаа. Тэгээ манай нутгийн малчид манай үржүүлж байгаа энэ сэлэн хөхрийг Герфорд хөхрийг 30 туглагч үнэгээр малж байгаа юм. Тэгэхээр нэг айл бол одоо яг 30 туглагч үнэтэй фермерийн аж ахуй болсон. Энэ айлууд маань энэ жил болохоор ерөөсөө малаа нийлүүлж маллаа гэдэг. Тэгэхээр өөрсдийнх нь манай үржлийн цөм сүргээс гадна малчин айлуудын маань 30 үнэ энэ туршилтаар үйлчж байгаа. Нэг жилээс одоо манай ах нар маань өөрсдөө бас тэндээ нутагтаа бас үйлчээ бэлтгэсэн. Тэгээд 5 айл дундаа буюу нэг 150 үнэтэй үйлчж болох юм байна гэх. За эрчимцэн мал аж ахуйн бол яг ингээд аваа явахаар нэгт одоо ашиг шим сайтай. Тэгээд ямар нэгэн одоо зуд торхонд тийм ээ хамаагүй байрцтай байгаа юм л да үүндээ. Тэгээд яг хуу одоо байгальдгийн чи эвгүй болцсон ер нь тэгэл засшин шуурга зуд торхон болоод байгаа болохоор ер нь сайхан өвсөө бэлдээл авцсан байхад бол тэгэл ер нь болчихж байгаа юм л да. Ерөнхийдөө одоо айлууд ингээд одоо манай малчид маллаад одоо төлөлж штэ. Төлөнгүүт нь бид нэ 10 сарын 15-нд шууд худалдаад авчих юм. Одоо манай компани юунууд нь тугалнуудаа тэгтээ төлөйн. Тэгэнгүүтээ малчтаас нэг төлөө сая 500 мянган төгрөгөөр бодоод. Тэгээд малчтайхаа яг тэнгууд малчд өөртөө нөө бизнес эргэлтэнд ороод яг малаа малж чинь тэгээд намар нь бид нэр туглаа өгч чинь хэлтүүлэг мэлтүүлэг бүх юм бид нэр хариуцаад малчд болохоор зөвхөн төлөө одоо боожуулж өгөөл
Тэгэл манад төлөөл буцаад. Төлөөл бүтээ авах хэрэгтэй байна тий. Ерөнхийдөө одоо бид нар цөм сүргээ улам бүр сайжруулад одоо яг энэ сайн чанараа хадгалж авч үлдэхэд тулд хамгийн тулгамддаг асуудал бол одоо гаднаас импорт бох оруулж ирдэг. Тэгэхээр хөрөг санхүү дээр маш асуудалтай байдаг. Өвс тижээлч тэр хөрөг санхүүгийн маш асуудалтай. Тэгэхээр ерөнхийдөө хүнсний хувьсгалыг нэг хөдөө орон нутаг руу чиглүүлж өгöd биднэрд нэг дэмжлэг болох үднээс. Тэгвэл бид нар яг өөрсдийн хөрөнгөөрөө ингээд бүтээн байгуулалт хийчихээр арай нэг хөрөг санхүүгийн тал дээр маш их асуудалтай. Тэгэхээр нэг хүнсний хувьсгалыг хөдөө орон нутаг руу чиглүүлж өгөхийг хүсэж байна да. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлсэн хүнсний хувьсгал аяны хүрээнд хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих хөнгөлөлтөө зээлийн санхүүжилтээр 2024 онд Улаанбаатар хотын 20 дугаар хороонд жилд 30 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай амин чанар үйлдвэрийг барьж ашиглалтанд оруулсан байна. Миний нэг хэлэх гэж байгаа санаа болох төр бол одоо Арангаа аймагтаа бол желатины одоо өхрийн шиир нэс гаргаж авсан желатин гэдэг уургийг бид нэр одоо үйлдвэрлэж эхэлж байгаа. Энэ үнийг бол төрөөсөө дэмжиж их том хэмжээгээр явал энэ одоо хаягдаад байгаа өхрийн шиир одоо өхрийн одоо толгой гэд дотор эртнүүд бол эднэрийг бол боловсруулж гадаадаар экспортлох бүрэн боломжтой шүү. Тэгээ энэ үнийг одоо дэмжиж өгөөч гэдэг та саналыг бол одоо би одоо энэ удирдлагуудад бол тавьж байна. Одоо энэ чинь нөгөө өхрийн шиир биш үү? Тэр өхрийн шиирийг чи одоо сайхан ингэж боловсруулад угаа цэвэрлээд өсийн хуухаж авцсан байгаа үстэй тийм ээ. Тэгээ угаагаад одоо эндээс л нөгөө хураануудыг желатин гэдгийг чи гаргаж авч байгаа. Үений шингэн, үе мөчний шингэнүүдийг нөхдөг юм бол желатины уур бифтэд байдаг. Тэгээ энэ бифтэдийг хэрэглэснээр одоо хүмүүс бол ерөнхийдөө нөгөө өвдөгний үе солиулна гэдэг юм байхгүй болж байгаа. Бас нөгөө нурууны суултанд бол нөгөө жиргэж бас нөгөө шингэний нөхөж өгж байгаа учраас нурууны суулт нуруу өвдөх, бөөр өвдөх гэдэг асуудлыг бол одоо нэг ёсондоо байхгүй болгохын тулд Монголын одоо энэ сайхан эко орчинд энэ сайхан эрүүл агаарт эрүүл сайхан эмийн ургамал түүж идж байгаа малнаас авсан энэ түүхий ориг түүхий дээр ингээд ийм 21 амин хүчилтэй ийм бифтэдүүдийг гаргаж Монголынхаа ард түмэнд ингээд үйлчилж байгаад үнэхээр баяртай байна. За ингээд хүнсний хувьсгалын хүрээнд ерөнхийлөгчийн санаачлагаар явж байгаа хувьсгалын хүрээнд явж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг бол дэмжиж байна. За энэ хүмүүстэй бол одоо ажлын хүндрэл амжилтыг хүсье. Та бүхний ирж байгаа хөдөө орон нутгийн ажиллаж байгаа энэ одоо үйл ажиллагаа бидэвт одоо муусаагаарш хэрэгтэй юм байдаг. Бид нар ягаад гэхээр энэ төр засгийн хүмүүстэй ойрхон холбогдож бол чаддгүй. Учраа тайлбарлаж бол одоо үйл ажиллагаагаа явуулж тэр болгоныг бол тайлбарлаж чаддгүй. Тэгээ яг газар дээр нь ингээ ирээд Арангаа аймагт ирж байгаад бол маш их баяртай байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд зохион байгуулсан хангаан бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдаан Хангаан аймагт боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар, улсын хурлын гишүүд, засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд Хангаан бүсийн Хангаан, Баян хонгор, Өвөр Хангаан аймгийн төлөөлөл, бүсийн зөвлөлийн гишүүд, Хангаан бүсийн аймаг, сумдын бүх шатны төрийн байгууллагуудын төлөөлөл, хувийн хөвшил, олон улсын байгууллага, эрдэмтэд иргэдийн төлөөлөл зэрэг нийт 500 орчим төлөөлөгчид оролцож, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зорилттой хөтөлбөртэй болгох, бүсийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар хэлэлцэж, санал дүгнэлт гаргажээ. За энэ бүсийн зөвлөлийн анх дугаар хуралдааны хамгийн гол зорилго бол энэ бүсэд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд арга хэмжээ, хууль эрх зүйн орчныг хэрхэн оновчтой болгох уу? За Хангаан бүсийн зорилттой хөтөлбөр буюу 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрхэн боловсруулах уу? Энэ саналыг одоо авах
хамгийн анхны ил зүйлэг болж байгаа. За мөн хангаан бүсийн зөвлөгөөний хүрээнд манай хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийхэн Баян-Хонгор аймаг, Өвөрхангай аймаг, Архангай аймагт томилтоор ажилладаг. За хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийхөө үр дүн хэрэгжлийн талаар тухайн орон нутагт бас зөвлөх уулзалтаа хийлээ. Дээрээс нь одоо хүнсний үйлдвэрүүд, мал аж ахуйн салбар, трейдингийн салбарын одоо баялаг бүтээгчид уулзаж санаа бодлын сонслоо. Өнөөдөр одоо ингээд хамгийн эцсийн шат буюу бүс нутгийнхаа одоо хангаан бүсийнхаа одоо зөвлөгөөнд ингээд оролцоод явж байна. Засгийн газраас дараах шийдвэрүүдийг гаргалаа. Архангай, Баян-Хонгор, Өвөрхангай аймагуудад дулааны болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд эхэлнэ. Цэвэрлэх байгууламж, авто зам, инженерийн дэд бүтэц шин шатнд гарна. Мал аж ахуйн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлж, боловсруулалтын төвшинг ахиулна. Хөдөө аж ахуйн их сургууль болон мэрэгжлийн боловсролын салбаруудыг хангаа руу шилжүүлнэ. Хангайг аялал жуулчлалын төрөлдсөн бүс болгон хөгжүүлэх хөгжлийн гүүр төслийг эхлүүлнэ. Цагаагаарын эрт сэрэмжлүүлэх тогтолцоо, радарын станц Өвөрхангайд байгуулагдана. Түүнчлэн өндөр гэгээн Занбаазарын 390 жилийн ойг улсын хэмжээнд тэмдэглэхээр боллоо. Хоёрдугаар шатыг үргэлжлүүлэн эрчимжүүлж, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэйг хэлж байлаа. Манай хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийхэн багийнхан маань энэ хангаан бүсэд ажиллаж байгаа. Тэгээ энэ баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч нар маань ерөөсөө нэгдэм хүсээд байна. Хүнсний хувьсгалын одоо энэ хөдөлгөөн маш сайн явлаа. Одоо энийгээ цааш нь залгуулад үргэлжлүүлэх бүсийн хөгжөлтөөгөө уялдуулад энэ орон нутагт хүнсний хувьсгалын 2 дугаар үе шатыг эхлүүлэх тийм боломж байна уу гэдгийг бүх аймгийн одоо баялаг бүтээгчид, нутгийн удирдлагууд санал тавьж байна, асууж байна. Энэ дэр гишүүний үед цаашдаа ямар бодлого баримталж ажиллах гэж байна? Хүнсний хангамж аюулгүй байдалтай холбогдуулаад бол бас яг манай Арангай аймаг дээр бол бас мөн яг хангаан бүсийн төв болох гол энэ мал махан бүтээгдэхүүнийг экспортын одоо баримжаатай дэлхийн жишг энэ махны үйлдвэр байгуулах энэ одоо тооцоо судалгаа маань бол бас 2 жил гаруй хугацаанд хийгдээд хэдхэн засгийн газрын хөнгөлтэй зээлэр бол бас хийгдэхэр ингээд яриа хэлцэл бол явагдаж байгаа. За манай засгийн газрынх мас энэ дээр онцгой анхаарал тавиад ойрын хугацаанд бол зээлийн хэлцээрийг эзлэн батлахад за энэ маань бол бас одоо ашиглалтанд орох боломж олцвол бүрэн дүрэн байна. Өнөөдөр бол хүнсний хувьсгал гээд газар тариалангийн үйлдвэрлэлд эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээл олгож чинь энэ 2 жил, 3 жил ерөөсөө яг энэ богино хугацаанд нөгөө хүн зээлээ аваад үйлдвэрлэлээ бариад эргэлтэнд оруулаад эцсийн үр дүнгээ үзэх боломж их багтаа. Тийм учраас энэ хөнгөлтэй зээлийн хүүг өшөө дахин гуурж хугацааг жоохон нэмэх шаардлагатай байна гэсэн санал манай үйлдвэрлэгч нараас ирж байгаа. Хангаан бүсийг бид нэр Узбекистаны хоризм мужтай өнгөрсөн жил харилцаа тогтоосон. За манайх цаг уурын хувьд, аяж жуулчлалын хувьд одоо хамтарч ажиллах бүрэн боломжтой их төстэй ийм хөгжсөн газар байдаг. За тэгээ 3 аймгийн удирдлагууд маань одоо энэ хоризм мужийн 3 аймагтай 3 өөр чиглэлээр ингэж хамтарч ажиллахаар гэрээ байгуулагдсан байна. Хангаан бүсийн зөвлөлдөх уулзалтын үеэр бүсийн онцлог, харьцуулалт сэдвт хэлэлцүүлэг өрнөж, хангаан бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, улсын хөгжилд оруулах оролцооны талаар хэлэлцлээ. Хангаан бүсийн хувьд байгалийн баялаг, унган нөхцөл сайн, усны нөөц арвин, газар тариаланд тохиромжтой бөгөөд цаашид экспортын баримжаатай органик хүнсний үйлдвэрлэлийн кластер байгуулж хөгжүүлэх боломжтой гэж хөгжлийн чиглэлийг тодорхойлжээ. Хүнсний хувьсгал. Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе. Үндэсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн